та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд орж байгаадаа баяртай байна. Би бол Солингийн аймгийн стандарт тэмцээн химийн шинжилгээ чөлөөс орон байна. Энэ бүр судалгааг лабораторийнхоо хинэн судлалын шинжээч лабораторийн эрхлэгчтэй хамтарч хийсэн туршилт байгаамаа. Тэгээ манай лабораторийн дотроо 3 лабораторитой ням хим ургамлын хориоцоо гэсэн 3 лабораторитой манайх дунджаар 1500-аас 3000 орчим дээжинд 10-12,000 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийдэг. Манай лаборатори усны чиглэлээр олон сорилт туршилт хийдэг. Орон сууцны айлуудыг карантины уснаас, савлсан уснаас дээж авч шинжилгээ хийжсэн. Тэгээ үүний нэг нь болох гэр хорооллын хашаандаа бодогтой айлуудын уснаас өөртөө очиж дээж авч шинжилгээ хийсэн. Энэ судалгаагаа танилцуулах гэж бэлтгэж ирсэн. За манайх ингээд итгэмжлэлд нийт 10 удаа орж ирсэн. За ингээд судалгааны зорилго нь гэр хорооллын айр дүргийн хашаандаа гаргасан худгийн гүн нь нүхэн жолонгийн гүнтэй ойролцоо байдаг тул өнгөн хөрсний ус бохирдох эрсдэлтэй байгаад тандал судалгаа хийх зорилготой байгаамаа. За энэ дээж авалтын үеийн зургууд байна. 2018 онд Сүхбаатар сумын гэр хорооллын айлуудаас дээж авч ирсэн үеийн зураг. За энэ болохоор 2019 онд мөн Сүхбаатар сумын гэр хорооллын айлуудаас дээж авч ирсэн үеийн зураг байна. За энэ болохоор 2019 онд 20 онд дээж авч ирсэн зураг байна. Мөн адил Сүхбаатар сумын гэр хорооллын айлууд. За дараагийн энд болохоор дээж авч явах үеийн бүртгэл иргэдээс нөгөө асуумж аваад дээж авчаад ингээд бүртгэж явах үеийн зураг байна. Манай туршилт маань нийт 6 жилийн хугацаанд 2018-аас 2024 оны хугацаанд айлуудаас дээж авч шинжилгээ хийжсэн. За үүний 3 жил нь 2018-аас 2020 онд болохоор Сүхбаатар сумаас, тэгээ 21 онд болохоор коронавигийн шалтгаалаад дээж авч чадаагүй. Тэгээ 2022 онд болохоор 22 онд Алтан булаг сумаас 2000 дараа зүүн бүрэнгээс шинжилгээ авч хийжсэн. За ингээд энд болохоор жишээ болгоод 2020 онд Сүхбаатар сумын гэр хорооллын айлуудаас дээж авч ирсэн үеийн тэмдэглэлийг ингээд оруулсан байгаа. За эндээс үндэслээд бид програм дээр бүртгээд хашаад лабораторид ордог учраас энэ дээж авах үеийн тэмдэглэл хамгийн чухал байдаг. За цааш нь үргэлжлүүлээд лабораторийн шинжилгээ, лабораторийн арга зүйн талаар танилцуулъя. Итгэмжлэгдсэн лабораторийн хим хор судлал, нэн судлалын лабораториудад батлагдсан арга аргачлал стандартын дагуу баталгаажсан тоног төхөөрөмж, урвалж удас тэжээл төрчнийг ашиглан шинжилгээг хийж гүйцэтгсэн. За дараах стандартуудын дагуу хим болон нэн судлалын шинжилгээг хийж гүйцэтгсэн. За судалгааны үр дүн танилцуулъя. 2018 онд Сүхбаатар сумын 4, 5, 8 дугаар багийн 16 айл дүргийн 32 худгийн усны дээжинд хим нэн судлалын нийт 160 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд 14 дээж 23 үзүүлэлт нь хадуулаг аман төмөр гизний саханцад солимнол үзүүлэлтээр шаардлага хангахгүй гарч нийт дээжийн 43.75%-ийг эзэлжсэн. За 2019 онд мөн адил Сүхбаатар сумын 5, 8 дугаар багийн гэр хорооллын 20 айл дүргийн 40 худгийн усны дээжинд нэн судлалын химийн шинжилгээ хийхэд 24 дээж 33 үзүүлэлтээр түрүүний мөн адил эзэлжсэн үзүүлэлт мөн адилхан давтагдж гарч ирсэн. Дээр нь нэмж ботоор гарч ирсэн. Тэр үзүүлэлтүүд нь шаардлага хангахгүй нийт дээжийн 60% нь эрэг сурц байсан. За 2020 онд мөн адил Сүхбаатар сумаас ингэж дээж авч ирсэн 5, 8 дугаар багийн гэр хорооллын 19 айл дүргийн 38 худгийн усны дээжийн шинжилгээ хийхэд 285 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн. Тэгэхэд 23 дээж 44 үзүүлэлтээр мөн түрүүний үзүүлжсэн үзүүлэлтүүд дахин муу гарч ирсэн. Тэгээ кальци, магний, төмөр, амон, ботоор, гизний саханцад нэнгийн тоо шаардлагахгүй гарч 60.5%-ийг эзэлжсэн. За дараа нь 2022 онд Сүхбаатар сумын 5, 8 дугаар багийн гэр хорооллын 10 айл дүргийн 20 худгийн усны дээжинд хим нэн судлалын 150 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд 11 дээж 22 үзүүлэлтээр хим болон нэнгийн үзүүлэлтүүдээр шаардлага хангахгүй гарч 55%-ийг эзэлжсэн. За тэгээ энд болохоор яг бид нар бас тухайн үедээ нөгөө нэг
лабораторийн нэг ургуулж байдаг сэжил ташны хангамж муу байснаар шалтгаалж ингэж 10 айлын цөөхөн дээжүүдэд бас ингэж хамгаалж хийжсэн. За 23 онд Алтан булаг сумын хашаандаа будагтай 7 айл өрх нийтийн ус түгээх хүний удаг 3 нийт 10 удагаас дээж аваад нийт 100 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд 10 айлын 12 усанд 15 үзүүлэлтээр шаардлага хангахгүй гарч нийт дээжийн 60% нь эмнээс айлсан 2018 сэндэсэн шаардлага хангахгүй гарсан. За химийн лабораторид болохоор хатуулаг төмөр ботоор нийт 12 үзүүлэлтүүд ирэх гарч ирсэн. Энэ судлалын лабораторид E. coli бактери ерөнхийдөө 3 үзүүлэлт нь ирэх гарч ирсэн. За 2024 онд бид 100 бүрэн суманд очиж 100 бүрэн сум бол манай Сэдэн аймгийн бас хамгийн их нэг газар тариалантай тариалан хөгжүүлдэг ногооны ийм аж ахуй эрхлэлтэй хүмүүс их байдаг учраас 100 бүрэн суманд очиж хашаандаа будагтай 10 айл өрхөөс нь дээж аваад төлөөлөд 10 айлаас авсан байгаа. Тэгээд ингээд шинжилгээ авсан нэг 20 усны дээж авч 130 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн. Тэгээд химийн лабораторид болохоор 10 удгийн усанд 100 үзүүлэлтээр шинжилгээ хийгээд 10 усанд нь ботоор норм хэмжээнээс бага, нэг усанд төмөр үзүүлэлт норм хэмжээнээс их гарч ирсэн. Энэ судлалын лабораторид 10 усанд 30 үзүүлэлтээр шинжилгээ хийгээд нэг усанд энгийн тоо 3 усанд E. coli шаардлага хангахгүй байсан. За тэгээд ингээд шаардлага хангахгүй байгаа нь болохоор 100 бүрэн энэ айлуудын будгийн ус нь ер нь нэг их өнгөн хөрсний юугаар адилхан өнгөш нэг 5-аас 6 м за сандаад нэг 9 м тийм гүн тийм байсан. Тэгэхээр их өнгөн хөрс гэж үзчихсэн. Тэгээд мөн ялгаагүй нэг бүгдөө энэ эрэг гарч ирсэн айлуудыг болохоор юу та бохор хүн жирлэн будагтайгаа их ойрхон нэгээс хамгийн доод нь 1 м тэгээд нэгээс 10 м ийм хэмжээтэй ойрхон барилж ирсэн. Тийм учраас энэ судлалын үзүүлэлтүүд нь эрэг гарч ирсэн. Усан дээр аммон бас муу гарч ирсэн. Эдгээр нь бүгд тийм амтан хүн амтны ялгацнаас болж үүсдэг учраас тэгжсэн. Тэгээд будгийн ус бол доор хаяж 20 м-ийн нөхөн жордонгоос 20 м-ийн зайтай байж энэ давхын шаардлаганд нийцэх ёстой. За тэгэхээр тийм байгаагүй. За энэ графикаар болохоор судалгаанд хамрагдсан нийт дээж, эрэг дээжийг ингээ харьцуулж график гаргасан байгаа маа. За эндээс ингээ 2019-20 онд хамгийн их дээж шинжилгээнд хамрагдаж эрэг судалсан мөн хамгийн их гарч ирсэн. Тэгээ 2022, 23, 24 онд болохоор жижиг орчин урал зүйлсийн хангамж муугаар шалтгаалаад баг дээж хамруулж эрэг судалсан эзлэх хувь нь бас бага байсан. За шаардлага хангаагүй энэ судлалын шинжилгээний үзүүлэлтийн мэдээлэл за ингээд зүгээр танин мэдхүйн зорилгоор хэмжээ. Унтны усны эрүүл ахуйн стандартад 100 м усанд байвал зохих нянгийн тоог 100-аас ихэхгүй. За гидсний бүлгийн нянга илэрхгүй байхаар заасан байдаг. Тэгээд энд гидсний бүлгийн нянга E. coli-ийн хороо усыг хүн болон амьтны ялгцаар бохирдсныг илтгэх үзүүлэлт болдгоо. За шаардлага хангаагүй химийн үзүүлэлтийн мэдээлэл судалгаагаар хатуулаг, кальц, магний, ботор, төмөр зэрэг үзүүлэлт нь газрын доорх усны байгалийн агуулмж, тухайн газрын тогтц, байшин зэрэгээс хамаарч байдаг боловч байшин зэрэгээс хамаарч ингэж энэ үзүүлэлтүүд бас эрэг гарч идэг. Бас энэс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж стандартын шаардлага хангахгүй гарч болно. Одоо удирдлагын дотроо төмөр доторлогоо хийх зэрэгэд бас хүмүүс өөрсдөө ингэж буруутай үйл ажиллагааны шалтгаалаад энэ үзүүлэлтүүд бас эрэг гарахад нөлөөлж байгаа. За мөн нэг малаа хашаандаа их ойрхон малын хашаа таравч нөхөн жорлон зэрэг нэгээд аммон бохирдлыг үүсгэж байгаа. Энэ нь болохоор хүн амьтны ялгцаар бохирдсныг илтгэх шинэ бохирдлын үзүүлэлт болдгоо. За ер нь ингээд цэвэр ус, баталгаатай цэвэр ус гэдэг нь юу юм бэ гэхээр түүнд ямар ч ихэнх сүрээс үл хамааран халдварт болон нутагшмал өвчин тархах аюулгүй физикийн үзүүлэлт, химийн найрлагаараа хор нөлөөгүй мэдрэхүй үзүүлэлт өнгө өндөр амт хэвийн уугад тааламжтай усыг баталгаатай цэвэр ус гэж байгаа. За тэгэхээр судалгаандаа ер нь энэ материалуудыг ашиглаж хийсэн байгаа. Судалгаагаа хийсэн байгаа. За ингээд дүгнэлт хийхэд нийт судалгаанд маань нийтдээ 6 жилийн хугацаанд нийт 65 айл өрхийн 130 будгийн усны дээжинд
835 үзүүлэлтээр химийн судлалын шинжилгээ хийхэд 75 дээж 125 үзүүлэлтээр аминаас аясан 2018 унтны усны эрүүл ахуйн шаардлага хангахгүй нийт дээжийн 57.7% нь эрэг гарч ирсэн. За тэгээ худагтай ойлгон малын хашаас харагч нөхөн жорлон байсан нь хүн болон амьтны ялгцаар ус бохирдож байж болзошгүй гэж дүгнэхэд хүргэлээ. За тэгээд бид нар ингээд шинжилгээний хариугаа тайлбарлаад өнгөн хөрсний усыг унтны усны зориулалтаар хэрэглэхгүй байх усыг түүхийгээр уухгүй байхыг бас зөвлөж исэн. Тэгээд цаашид танил судалгааг үргэлжлүүлээд аймгийнхаа 17 сумыг хамруулан хийх төлөвлөгөөтэй тэгээд мэдээллийн сан бүрдүүлж ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Сүхбаатар, Алтан болог Зүүн бүрэн гэсэн 3 суманд хийгдсэн. Тэгээд Сүхбаатар суманд болохоор танил судалгаагаа нарийн үр дүн гаргахын тулд 3 жил дарааж тэр айлуудаараа авч ирсэн. Тэгээд дараа нь болохоор бас өөр сумыг авъя гэж бодоод Алтан болог Сүхбаатарыг Зүүн бүрэнгээ аваад дараагийн удаа ахаад газ тариалангийн аймаг учраас Шаамар, Цагаан доргод олон сумдуудыг хамруулж хийх төлөвлөгөөтэй байгаа. Анхаарал хандуулсан байна. Green Chemistry химийн хөгжлийг Монгол